Одоо тэрэнгүүд бид хоёр нэлээд хичээл мичээл болоо өөрсдөө туршлагаас ингээд ярьж байна. Хичээлээс гадуур бас яг юу болтгоо бусад одоо сургуулийн оюутнуудтай бас ингээд бид хоёр ч бас уулзаал ингээд явж байгаа. Үйл ажиллагаанд оролцоо явангууд. Тэгэхээр яг ямар санагддаг вэ? Хичээлээс гадуур яг үйл ажиллагаанд илүү оролцох юм бол яг нөгөө онлайн хүрээнээс илүү практистэй дадлага туршлага дээрээс нь танилын хүрээгээ нэмэгдүүлэх, илүү нэтворкинг үүсгэхэд илүү тохиромжтой байдаг. За хамгийн одоо ойрын жишээ гэвэл клуб байна те, клуб дэлсэх. За манай сургуульд маркетингийн клуб байдаг, стартап гэх клуб байдаг. Ер нь сүүлийн үеийн баг бүх чиглэлийн клуб байгаа те. Бусад өөрийгөө хөгжүүлэх боломжтой шатрын клуб байдаг. За юуны клуб байдаг, хэлцээний клуб байдаг, биеийн тамирын юм уу? Биеийн тамирын клуб байдаг те. Этикийн клуб байдаг. Маш сонирхолтой ерөөхдөө бол тэгж амар олон зөндөө байгаа бүгдийг дурдж байгаа арай амжихгүй байна. Тийм. Яг манай чиглэлээр гэх юм бол те хөрөнгө оруулалтын клуб байдیں۔ Стартап клуб байна. Тэгээ маркетингийн клуб байдаг. Тасархай. Маш гоё шүү. Тэгээд бас нөгөө чи өөрийнхөө юунаас хуваалцах зүгээр хаа. Дадлага хийсэн. Тийм. Маркетинг интерншип хийсэн байхгүй юу? Тэрээс амар сонирхолтой. Тийм. Оюутны хугацаанд бол одоо хийдэг хамгийн гоё те хамгийн бас challenging сорилт болдог зүйлсийн нэг бол ялчгүй дадлага байдаг те. Манай сургуулийн хувьд бол 2 удаа яг дадлага хийх байдаг. Эхнийх нь арай богино хугацаатай, хоёр дахь дадлага арай урт хугацаанд хийгддэг юм дадлага байдаг. Миний хувьд болохоор эхний дадлага corporate газар хийжсэн, corporate том компанид хийжсэн, маркетинг менежерийн доор яг дадлагчдаар ажилласан. Хоёр дахь дадлага болохоор би Монголын маркетингийн холбооны дадлага mentorship гэдэг юм хоёр одоо хосолсон хөтөлбөрт хамрагдчихсан. 3 дахь курсыгаа 2 дахь семестрт хамрагдчихсан. Тэгээд бүр нүд маань нэгдсэн, бүр супер нэгдсэн. Яа тэгэхээр онлайн мэдээж явж исэн. Клуб тодорхой миний хамрагдчихсан. Маркетингийн холбоон дээр би сүүлийн гишүүнээр хэлсэн. Яг холбооны менторшипт хамрагдаад би юуг ойлгосон бэ гэхээр яг нөгөө онлайн мэддэг хүмүүс биш, яг ажиллаж байгаа хүмүүсийн дунд орсон те. Одоо жижиг болон дунд бүр том одоо CMO хийж байгаа хүмүүстэй ч гэсэн уулзч үзсэн. Тэгэнгүүт яг ирээдүгөө харж эхэлт юм байлаа. Би яг аль чиглэлээр те брендинг юм уу, судалгаа юм уу, эсвэл маркетингийн харилцаагаар юм уу, ямар позишнд ажиллах те, ажлын байран дээр ажиллах боломжтой вэ гэдгээ яг үдээ нээжсэн юм байна тэр үед. Тэгээд маркетингийн чиглэлээр илүү олон хүмүүсийг таньдаг болсон, нэтворкинг үүсгэж эхэлсэн те. Одоо цаашдаа ажиллах одоо компани бодож эхэлсэн гэх мэтчлэн те. Маш олон давуу тал ерөнхийдөө бол бий болсон байгаа. Тэгэхээр ингээр юу гэж зөвлөмөр юм гэхээр мэрэгчлийнхаа хүрээнд өөрийгөө хөгжүүлэх боломжтой одоо бүхэл боломжуудыг ашиглаарай гэж зөвлөмөр байна. Оюутан мах хугацаанд бол нөгөө оюутан гэдэг чинь өөрөө аюутан давуу талахгүй тий. Ажил дээр гарч байгаа мал ч өөрөө хариуцлага хүлээгээд явчихна. Шал өөр хүмүүс өөр байдлаар харьцаж тий. Оюутан учраас чамд алдаа гаргах боломж байна. Оюутан учраас хүмүүсээс нээлттэй асуулт асуух боломж байна гэдэг чинь өөрөө маш том одоо давуу тал юм да. Давуу тал юм да тий. Чиний хувьд дадлага яаж хийжсэн бэ? За миний хувьд гэх юм бол би 10 жилээс хойш бизнес, гарааны бизнес гэдэг юмд амар хайртай байсан гэж ярьж байсан. Тэр ч утгаараа би гарааны бизнес дээр очиж аль болох маркетинг хийх гэж дадлагуудаа ер нь хийх гэж нэлээд хичээсэн. Одоо жишээл Shopee дээр очиж анхаа дадлага хийж үзчихсэн. Дараа нь M+ гэдэг байгууллага дээр үтсэн. Дараа сургууль дээрээс нэг хэсэг бас дадлага хийж үзсэн. Хэмжиж нэм хязгаар гарааны бизнес дээр аль болох яаж илүү маркетинг хийж үзэх вэ? Ялангуяа би ирээдүйд гарааны бизнесийн маркетинг хийж бодож байгаа гэдэг утгаараа гарааны бизнес дээр аль болох маркетинг хийж үзчихсэн. Тэр үед бол ингээд толгомдчихсэн нэг асуудал нь юу байсан бэ гэхээр corporate marketing тэгээ startup marketing гэж байгаа өөр юм байна. Ялгаатай юм байна гэдэг бол ойлгочихсон. Буюу мэдгүй ямар олон юм байна гэж нэг тийм нүүр тулгажсэн гэх юм уу да. Мэдж байгаа юм байгаа. Гэхдээ тэрийг яаж хийх юм мэдэхгүй гэдэг ч юм уу да. Гэвч тиймэрхүү анзимтай ингээд нүүр тулгаад ирэнгүүт даашин семестрийн хичээлд орж ирэнгүүт чинь бас юм илүү сураа тийм арай илүү ич хүчтэй болоо. Тэний чинь багш нар чинь яг энэ дээр ингэж байгаа юм уу тэрэн дээр ингэж байгаа юм гэдэг ч юм уу бас ингээд шууд багштай бүр харилцаа яриа нэг арай ихсээ явчихдаг. Багш нарын юмс хэлж байгаа юм чинь арай үнцтэй асуудал. Илүү үндэслэлтэй яг наад чинь яаж ингэж ашиглагддığım бэ гэдэг талаар тийм акшн тал руугаа илүү хичээлээ ойлгох юм шал өөрчлөлт. Ер нь дадлага 100 дадлага хийж орж ирээд намар яг мэрэгжлийн хичээлээ үзэхдээ шал өөр мэрэгчлээ хардаг тийм хөндлөлтөд боддог цаашдын хэлбэрээс гаргацсан байдаг учраас ер нь шал өөр болсон байдаг баа. Тийм. Одоо ингээд 10 жилд ч юм бол гэх юм уу яг бас чинь бид нар өөрсдөө суугаад ийм байт юм заа гэж нэг хийгээд байгаас нь оюутан болчихсон өөрсдөө хийх шаардлагатай болоод ирдэг. Өөрсдөө хийх шаардлагатай болоод ирэнгүүт арай илүү хуцтай арай үнц нөгдөгтэй тэрнээ хэмжих ханц болоод ирсэн байна. Яг сайн хэлж байна. Тэгэхээр нэг битэрээс нэг гоё гаж ирж байгаа зүйл юм бол хүн болгоно дахиад нэг өөр байдаг. Тэгэхээр чиний өөрийн гэдэг
имиж яаж хүн яаж илэрхийлдэг та мэрэгч яаж илэрхийлдэг та мэрэгч дотор ч юм бол ингээд одоо үндэс шиг гэх юм уу хаашаа хаашаа ингээд хийж болох тийм төсч болох бололцоотой тийм мэрэгчлээ. Тэгэхээр би одоо шил гарааны бизнес маркетинг гэж. Энэ одоо шил бас нэг их маркетинг асуугаа байгаа шүү. Тэгэхээр их мэдчихсэн тийм хань юм байлаа ингээд маркетинг бол яаж хөрөгдөг тийм гоё мэрэгчлээ байгаа шүү. Маш одоо хүмүүсийн хардгаар бол бас нэг стереотипд ордог маш барьцгүй мэрэгжил гэж юу нэг ярьдаг. Овшин шогдыг хүртэл нөгөө гудамжаар төрийн маркетинг менежмент гэдэг ярьдаг шүү дээ. Тэгээд одоо суралцаа төгсөж байгаа хүний хувьд хэлэхэд те маркетинг бол бүр илүү барьцтай мэрэгжил юм аа. Одоо компани те одоо амжилтанд хүрэх маш олон одоо хүчин зүйлс байдаг ч гэсэн яг суралцаа төгсөж байгаа мэрэгчлээ илүү хүн үнзгийг ойлгож эхэлж байгаа те. Хүний хувьд хэлэхэд бол маркетинг бол одоо компани амжилт хамгийн одоо чухал хүчин зүйлсийн түлхүүрүүдийн нэг байд юм аа. Тийм болохоор амар хазаагаавсан. Үгүй шүү дээ. Маркетинггүй бол тухайн байгууллага бол цаашаа хүнд хүрнэ гэж бол байхгүй. Зах зээлийг яг ер нь бол хүнд хүрнэ гэж бол одоо байхгүй болчдаг. Одоо би одоо жишээлбэл нэг юм ус гэж ядал тэ ус гаргалаа ч гэсэн тэрийг одоо ямар нэгэн байдлаар тухайн хүнд хүрэх хэвээр ойлгуулах хэвээр тэр юм хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдгийг одоо бид нар судлах шаардлагатай болно. Гэх мэтчлэн бол зөндөө олон юм бол шаардлагатай. Тийм, маркетингийн оролцоог үзүүлэх бас юм байхгүй. Хоёулаа энэ талаар ярилцвал юм руу. Маркетинг гэж бид нар ингээд нэг тустай ойлгоод яваад байдаг. Гэтэл бидний өдөр тутамд маркетинг ямар нөлөө үзүүлдэг те? Бидний одоо бидэнд харагддаг уу? Эсвэл харсан ч гэсэн одоо маркетинг энэ маркетинг байна гэж анзаардгүй зүйлс юм байдаг уу? Талаар ярилцвал юм руу. Тэгээ. За энэ хаанс хэлэхээ яцтай. За, маркетинг бидний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлдөг вэ? За, тэгээ маркетинг бол бидний өдөр тутмын амьдралд маш хэмжээгээр нөлөөлдөг гэж бол хувьдаа боддог. Тэр нь ч бол угаасаа үнэн баг. Яаж ч бодоод байгаа юм бэлэр сошиал медиа гэж нэ. Сошиал медиа бидний бол өдөр тутмын амьдралын бол нэг хэсэг болцсон. Тэнгүүд тэргээр дамжуулж бид нар тухайн өөрсдийнхөө мэдээллийг яаж хүргэх үү гэдэг нь дотроо бүр амар олон формтой, форматтай байдаг. Тэнгүүдээ тэрээс алиас нөлөө сонгох уу? Тэр хүнд яаж тэр мэдээллийг хүргэх үү? Тэгээд дээрээс нь цаашлаад гэх юм бол тухайн тэр юм энэ хүнд хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдгээсээ бүр эхэлдэг гэсэн. Хинт хэрэгтэй тий? Одоо бид нар залуучууд одоо юу хэрэгтэй юм бэ гэдэг одоо мэдэх хэрэгтэй, туршлах хэрэгтэй гэж байгаа. Тэгвэл мэддэг туршлага нь яаж өгөх үү гэдэг нь бол амар олон юм хувилбаруудтай гэх юм уу сонголттой шийдлүүдтэй. Тэгвэл тэр дундаас хамгийн оновчтой шийдэл нь аль нь вэ гэдгийг одоо жишээл сонгох одоо судлах шаардлагатай болдог. Тэгвэл тэрийг судлахангууд энэ хамгийн оновчтой юм биш үү? Гэхдээ энэ хүн болгонд хүрэх шаардлагатай юу? Эсвэл нэг хүний асуудал юм уу, нэг хүний шийдэл юм уу гэдэг нь одоо шил цаашаа өөрөө дэлгэрэнгүй судлах шаардлагатай болдог гэх мэтчлээ. Гэхдээ тэрийг бол бид нэр шууд нүүр тулаад хардггүй бол хардггүй. Энэ бол цаанаа маш их одоо хүчин чармайлт ордог тийм маркетинг ажил. Гэхдээ нүдэн дээрээ тулаад гарч ирдэггүй бол үгүй. Тэр нь бол ихэнхдээ түрүү ярьсанчлаа. Зарчлагаагаар илүү гарч ирдэг. Та ингэж байгаа юм биш үү? Тэгвэл ийм тэнд хэрэгтэй байна гэдэг юм. Яа, энэ асуудлыг шийдчихлээ баярлалаа гэж одоо нэг хүн авч идэг ч юм уу та. Тэрийг гэхдээ тэр бүтээтгүн гарч ирэхэд яг юу нөлөөсөн бэ гингүүд тэр судалгаа. Тэр маркетинг. Одоо чиний хувьд яа вэ? Миний хувьд яг өдөр тутмын амьдралд одоо маркетингийн нөлөө гэж ярихаар нийгмийн маркетингийг илүү ярмаар байна. За та бүхний маань мэдж байгаачлан за дураараа бишээ дүрмээрээ гээд маркетингийн нийгмийн маркетингийн компанид ажиллаж жил болго явдаг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө одоо нөгөө юугүй те одоо магадгүй жолооны бүсгүй суудлын бүсгүйгээр одоо замын хөдөлгөөнд оролцсноор ямар их хосол аваар гардаг вэ те аль эсвэл дүрм дагаагүйгээс болоод өөрөөр хэлбэл дүрм гэдэгт ингээл янз янзын зүйлсээ оролцож байгаа ямар олон эрсдэл гаргадаг вэ одоо хайртай хүмүүсийн ямар их эрсдэлд оруулдаг вэ гэдэг ингээд нөгөө хүмүүсийн юунд нөлөөлж эхэлж байна л да. За тэгээд тэрнээс гадна нөгөө гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бас хүчирхийллийн эсрэг за хайр өвдөгдөггүй гэх мэтчлэн нийгмийн компанид ажлууд бол бидний яг амьдралд яг өдөр тутмын маш их нөлөө өгөх хүн байна тийм. Иймэрхүү нийгмийн компанид ажлууд бол бидний яг өдөр тутмын амьдралд маш ихээр нөлөө үзүүлж байгаа тий. Хэдий том асуудал боловч яг өдөр тутмын амьдралд маань илүү шийдвэрлэхүйц байдлаар бас илэрж идэм болов уу гэж бодож байна. Одоо тэр статистикуудыг харснаасаа хойш би бүр одоо ингээд жолоо байхдаа маш ингээд боломжтой байдаг болсон тий. Хажуудаа жолоо байхдаа заавал бүсийг зүйлээдэг болсон гэх мэтчлээ ингээд миний ингээд үйлдэлт ингээд одоо өөрчлөлт гарч эхэлж байгаа хгүй тий. Миний зам төлөвт одоо эн чинь л яг маркетинг бас тий. Тэгэхээр маркетингийн зөвхөн нөгөө мөнгө олох гээд одоо бараа бүтээгдэхүүн борлуулах гэдэг ашиг олох гээд гэдэг тийм сөрөг талаас нь бас
дандаа битгий харж байгаарэ гэж бас энэ ташимтэй мэрэгчлээ өмгөөлөөд Хүмүүс маркетинг гэхээр борлуулалт гэж ярьдаг, борлуулалт гэдэг юм шах гад байгаа юм шиг. Эсвэл зөвхөн рекламаар те зав цагаар хараад идэг. Гэтэл эн чинь бодлогын төвшөндөө илүү том зүйлсийн төлөө те одоо нөлөө гаргах үйл зүйлсүүдийг бас хийж идэг юм маш чухал бас юм оролцоотой нийгэм болон эдийн засаг за одоо бусад бүхэл талаараа ийм чухал үүрэг гүйцэтгэдэг бас юм салбар байгаа шүү гэдгийг бас ташимтаа бүхнээс харах үнцөгт бас яг болов те арай өөрчлөлт оруулах болов гэж бодоод бас хэлмээр санагдлаа. Орлого морлоо ашиг маш нэмдэггүй гэсэн үг биш шүү. Явцтай бол хүнд ингээд үн цэнтэй бүр хэрэгцээтэй юм өгөх явцтай тэр соёлыг өөрчилж байгаа гэсэн үг. Тэр хүмүүс ярьжсэн. Ойлголт нь маркетинг гэдэг чинь юу юм бэ гэх ярангууд нийгмийн соёлыг бас өөрчилдөг юм аа. Хүртгүү те. Тэр бодоод байгаа тэр боддог, шийдвэр гаргадаг тэр процесс нь ингээд тогтмол нөлөөлж идэг эд байдаг. Тийм ч учраас соёл нэ маш хэмжээг нөлөөлдөг. Тэгээд тэрийг нөлөөлөх явцтай тэр тухайн байгууллагт бол ашигтай болно. Үн цэнтэй нэг бас бий болгож ядгаа гэсэн. Тийм. Тэгэхээр үн цэн гэдэг юм бол бас энд гарч ирж байна шүү дээ. Үн цэн гэдэг юм бол бас орхигдуулж болохгүй. Жишээлбэл энээр жишээ татхад бас нэг жишээ татхад нөгөө Unfriend гэдэг нийгмийн компанид ажил 4 жилийн өмнө явж исэн те 5 жил 3 жилийн өмнө ч лөө. Тэгэхэд бол яг тэр давалгаа явахад яасан гэхээр маш олон хүмүүс нөгөө өсвөр насны хүүхдүүдийнхаа сошиал медиа хэрэглэнд анхаарч эхэлсэн. Би жишээлбэл тэр үед чинь баг айгүй олон найзууд Unfriend хийжсэн байхгүй. Үнэхээр аюултай байна те. Халдлагад хүртэх магадaltaй байна. Одоо мэдээлэлээ алдах магадaltaй байна гэдгээр айгүй олон чиглэлийн одоо кибер халдлагын талаар ойлгож аваад миний мэдээлэл сайжирч байгаа. Тэгээ би яг ингээд нөгөө танихгүй олон хүмүүсээ ингээд Unfriend хийгээд тэр чинь бас л яг ингээд үйлдэл хийгээл миний амьдрал аюул нөлөө үзүүлж байгаа байхгүй те. Тэр ингээд орон даяар хийгээл хүн болгоны сошиал медиаг харах үнцэг шал өөр болж байгаа байхгүй. Гэх мэтчлэн те. Хүмүүсийн сэтгэл зүй, ухамсарт одоо маш чухал нөлөө үзүүлдэг юм салбар байгаа. Энэс гадна гэх юм бол ойлгос нэг ярих хэвээр зүйл нь бол нэг стереотипууд ер нь бас байдаг. Бас яхаарахгүй хөлбөмбөсөл гараад яг маркетер болоод яг явангууд юм ямарсан боломжууд байдгаа гэдэг бас тавхандаас хуваалцсан зүгээр хаа гэж бодож байна. Маркетингээр би төгслөөгээд тэгээ дараа нь яах юм бэ гэдэг тиймэрхүү асуулт. Надад бол тийм нэг асуултууд бол амар нэлээд тулгарч ирсэн. Тэгэхээр яг маркетер болсноороо яг яах вэ гэдэг нэг тийм юм. За энэ дээр бол би хүлээж байгаагаас нь шал өөр хариулт өгч магадгүй. Ер нь бол юу ч хийж болно гэж хэлмээр байна. Юу ч хийж болно. Маркетинг чинь нөгөө гол нэг гоё юм юм баггүй. Одоо жишээлбэл би за буруу жишээ татчих магадгүй. Эмчээр төгсөх юм бол би эмчийнхаа л ажлыг хийн тэ. Би маркетингаар төгсөнгүүт би эмнэлгийн маркетинг хийж болно. За өөр боловсролын маркетинг хийж болно. За яг одоо юу те бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэлийн маркетинг хийж болно. Үйлчилгээний бизнесийн маркетинг хийж болно. Би яаж салбарт ажиллах боломжтой. Аль салбарт ажилласан тухайн салбарынхаа талаар илүү их одоо мэдлэгтэй мэдээлэлтэй болоод тухайн салбараа үнэлдэг болоод тэр чиглэлээрээ зөв одоо үн цэнийг нийгэмд бүтээн гэдэг утгаараа бол айгу гоё зүйл нь бас юм нэ те. Тэгээд маркетинг манагерийн сайн нэлийн өмнө дурдаад байгаачлан айгу олон чиглэл бас хуваагдаж байгаа те. Судалгаа байна, брендинг байна, одоо яг маркетинг харилцааны буюу PR те олон нийтийн харилцаа дээрс нь зар сурталчилгаа байна те. Их мэдчлэн айгүй олон юм одоо чиглэлүүд бас хуваагдаж ажиллах боломжтой. Энэ дээр бол бас яг өөрийнхөө юуг сонсоорой. Зүрх сэтгэлээ сонсоорой гэдэг шиг. Татвар хүний сонсоод. Татвар хүний сонсоод би бол нөгөө юу байсан маркетинг судалгааны хичээлтэй айгүй дуртайсан. Тэгээд одоо цаашдаа карьерийг бас одоо маркетингийн судалгаа хийдэг компанид ажиллах ч юм уу энэ талаар бас ер нь бодож үзэж байгаа гэх мэтчлэн тий өөрийнхөө бас онцлог цаашдаа ажиллахыг хүсэж байгаа илүү карьераа одоо илүү өндөр түвшинд одоо авч явах боломжтой тий хөгжих боломжтой гэх юм уу тэр талаараа бас бодож үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Чи юу бодож байна? Миний үгдэх юм бол яг өсчээсээ асуулт хариулт нь. Өсчээсээ хариулт нь бол ихэнхдээ маркетераар төгссөн хүмүүс бол судлаач болох бас их сонирхолтой байдаг. Судалгаагаараа цаашаа хүмүүсээс үн цэнийг бас бий болгох гээд ингээд цаашаа явдаг. Судлаач гэсэн нэг төрлийн хүмүүс байгаа. Нөгөө талаасаас яг сурталгаагаа бүр мэрэгшсэн хүмүүс байдаг. Яаж сурталгаа хийвэл тухайн илүү хүрэх үү? Яавал арай илүү үнэтэй болох уу гэх мэтчлэн юм байна. Миний хувьд юм бол би бол сая түрүү хэлсэн гарааны бизнесийн маркетинг гэдэг юм уу судалгаа юм уу бүх юмтай нэг. Гэхдээ ихэнх үед нь бас яаж их үед нь бас дахиад нэг өөр байдгаа гэсэн үг. Тэгээд цаашлаад гэх юм бол энэ бол зөндөө олон байгаа яхаа аргагүй. Бүх салбарт бол бүх төрлийн юм бол байж болдог гэсэн. Тэгээд төлөлтийг хийж, яаж дижитал маркетинг хийх вэ? Яаж вебсайтынхантай харьцах вэ? Яаж контент хийж байгаа дизайнертай харьцах вэ? Яаж видео одоо хийж байгаа энэ хүмүүстэй яаж харьцах вэ гэх мэтчлэн бол зөндөө олон төрлийн боломжууд бол байдаг яхаа аргагүй.
Тийм. Сүүлийн нэг контент маркетер хүртэл нэлээ Тийм. хүчтэй яваад байгаа шүү дээ. Одоо том компаниуд чинь ингээд маркетингийн дотор ингээд бас хит задарсан тий. Тэгэхээр маркетингаар одоо суралцаад гэсэн бол маркетингийн менежер тэгээд нэг юу хийдэг одоо юу гэдэг лээ. Реклам хийдэг хүн болно гэдэг одоо юунасаа бас салаасаа гэж хүсэж байна. Маркетинг бол битээрээс одоо мэдээлэх зорилгоос хэлээ шүү дээ. Нийгмийн сайн сайханд чиглэсэн маш олон ажлуудад нөлөө үзүүлдэг ийм ажил байгаа. Тэрнээс гадна бас брендинг одоо энэ судалгаа гэдэг тий. Магадгүй баг маркетинг судалгаа хийх юм баг гайхаж байгаа хэрэг зарим хүмүүсийн хувьд одоо магадгүй гэж бодсон. Яа тэгэхээр нөгөө маркетинг бол ийм гэдэг ингээд тодорхойлцсон нийгэмд юм байгаад идэх тий. Сурталчилгаа, реклам гэд ойлгоцсон магаддаг. Тэгээд тэрийг бас тодорхой юм битээрээс олон өөр чиглэлүүд байдаг. Олон өөр үн цэнийг бүтээдэг гэдэг талаас нь бас та нартай ойлгуулахыг бас тий энэ мэрэгчлээс сонлоод төгсөж байгаа хүмүүсийн хувьд бас хуваалцах гэслээ. Тийм. За окей. Ямар нэгэн асуултууд байвал энэ бичлэгийн доор те пасын доороос ямар асуултуудаа үлдээгээсэй гэж бодож байна. Зөндөө гой асуултууд гарч ирэх ба хариултууд ч гэсэн гарч ирэх хаа гэж бодож байна. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. Тэгээ элтийн ерхий шаардлагатанд амжилт хүсье. Тэгээд мэрэгчлээ сонгох чинь одоо тусдын болсон бахаа гэж найдаж байна. За окей баярлалаа. Баяртай. За. Тэчээ танилцуулах. Би юу? Одоо халдсан байл та. Сайн бацхан уу гэх юм уу? Сайн бацхан уу? За. Сайн бацхан уу? Окей, за тэгэхээр за. За. Яг. Сайн бацхан уу? Тэгвэл ингэж болно. Болохоор хэлсэн шүү дээ. Тийм үү? Бид нараас ингээд контент хийсэн чинь ингээд маст ярьж болтгүй. Гэхдээ бүгдээрээ ерөнхийд болоо. Юу сэхэд лээ. Алдар хамгааллын дэглэмээ бариад. Алдар хамгааллын дэглэмээ бариад хүн болгоо маск болон гараасаа гараад чагаарэ.